За бүгд найрамдах Солонгос улсын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл элчин сайдын яам, гадаад харилцааны яамд шаардлага өргүүлээ. Учир нь Монгол улсын иргэдийг хилээр нэвтрэхэд гар утсыг нь шалгаж, хувийн мэдээлэлд нь халдах байдлаар хүний эрхийг ноцтой зөрчил байгаад тэд гомдол гаргаж байгаа юм байна. За энэ мэт иргэдийн виз гарсан хэдий ч хил дээрээс буцаж цаг хугацаа, хөрөнгө санхүү, за сэтгэл зүгээр хохирох байдал буурахгүй байгаад дөрвтэй арга хэмжээ авч ажиллахыг тэд хүслээ. Иргэн соёл эрдэнэ нөхрийн амт 2025 оны 5 дугаар сарын 12-ны 22 цаг 35 минутын Мяат онгоцоор бүгд найрамдах Солонгос улсын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалганаар нэвтэрчээ. Түүний виз хүчинтэй буц онгоцны тийзтэй аяллаа зорилго тодорхой байсан ч ямар нэг үндэслэлгүй тайлбар өгөлгүйгээр хилээр нэвтрэхийг хориглосон байна. Зулмаар тусгаарлаж гар утсыг нь зөвшөөрлөгийг хураан авч гар утсан дээр хувийн мэдээллийг нь зөвшөөрөл авахгүй үзэж танилцаж бүх чатыг нь хэвлэн хүчээр гарын үсэг зурулсан гэлээ. За түүнээс гадна 8 монгол иргэн 16 цаг тус нөхцөл байдалд байсан байна. Утсаа авъя, миний утсыг өг би тэ хүнд хандмаараа би утсаа авъя гэдээ уцхгүй байсан. Би бүр ингээ хэрэлдээд би аммаар байна. Би ингээ монголоор л ярьж байгаа шүү дээ. Тэд нар намайг ойлгохгүй. Би тэгээд ингээ үйлдэлээрээ би утсаа аммаар нь гэж хэлсэн. Тэгсэн чинь утсыг минь өгсөн. Тэгээд би шууд тойл өрөнд орсон чинь нэг эрэгтэй ажилт нь энийг надад шууд базаад миний нүрэлж шийдсэн. Нэг ашигчаад энийгээ бодвол зураг гэдэг юм хайшаа бацаа шийдсэн. Тэгээ би яагаад надад энэ мүлтийг гаргаж байгаа юм? Би та нарт ямар юм хийсэн те? Яагаад энийг над руу шидэж байгаа энэ тэр нэгсний гайлаа ажилтан дээрээс нь төрөөл багч байхгүй юу? Гэтэл надад ийм одоо шидэж байгаа. Энэ нөхцөл байдал яг хэвээр ингээ хүний эрх зөрчигдөөд тэр тусмаа яг энэ гар утас руу нь халдах ер нь одоо элтэд одоо дээрлэхтэй ийм байдлаар хандаад байгаа нь өөрөө Монгол улсыг бас үгүйсгээд байгаа дормжлоод байгаа хэлбэр юм шүү гэж үзээд байгаа. Тэгэхээр одоо энэ төр засгаас арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад харилцааны яам гэж байна те. Сайд одоо бүсгүйг бол манай монголчууд тэртээ дэргүү бүгдээрээ маш өндөр үнэлдэг гадаад харилцаагаа сайжруулж чадсан гэдэг үнэлт өгөөд удаа дараа ингээд улиран сонгогдоод явж байгаа хүний хувьд энэ Солонгосын элчинтэй бичлэн уулзалт хийгээч. Бүгд найрамдах Солонгос улсад зорчих монгол иргэдийн эрх хэн мэтээр зөрчигдөж байгаад өмгөөлөгч булгамаа удаа дараа дуугарч ирсэн. Бүгд найрамдах Солонгос улсад зорчих онгоц бүрээс 2-10 иргэнийг буцааж байхад Монгол улсын хил дээрээс хэдэн Солонгос иргэнийг буцаасан бэ гэдэг нь сонин. Одоо иргэдийнхээ бүх гомдлыг одоо нэгтгэж агаад олон улсын хүний байгууллагад хандъя. Энэ олон улсын эрхийн үүднээс энэ асуудал хандах ёстой юм аа. Энэ бол зөвхөн хоёр улсын иргэдийн хоорондын одоо асуудал биш юм аа. Тийм учраас энэ дипломат харилцааны тухай холбогдох олон улсын гэрээ канонд нэгдэн орсон улсынхаа хувьд тэр иммиграшн дээр Монгол улсын иргэдэд субъектив байдлаар хандаад байгаа энэ асуудал төр тодорхой зохицуулт хийхгүй бол одоо маш олон иргэдийг эд хөрөнгөөр болон сэтгэл санаагаар хохироож байна. Энэ байдал үнэхээр үргэлжилсээр байна. Монгол улсын иргэд бусад улсын хил дээрээс илт гадуурхагдсан байдалтай буцаагдж байгаад гадаад харилцааны сайд хэрхэн анхаарал хандуулж байгааг тодруулахад тэгээд зарим нь одоо биеинд нь халдсан, зодуулсан, за тэгээд одоо гар утсын зөвшөөрлгүйгээр булааж авсан эдэргээд энэ бүх асуудлуудыг бид нар нэлээд өндөр түвшинд тавьж байгаа. Солонгосын талдын тайлбар өгөхийг шаардж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол анхаарлын төвд орсон гэж ойлгож байгаа. Тэгээд бүгд найрамдах Солонгос улстай бид нар элчин сайд бол одоо байнга л гадаад яам, хууль зүйн яамд нь асуудлаа тавиад энэ тал дээр бас хариу өгөх, шийдвэрлэх ийм асуудлууд бол яригдж байгаа. Тэгээд сүүлдээ энэ бол хэвлэл мэдээлэл Монгол төчтүүдийг Солонгосын хэвлэл мэдээлэл эргэслэрч гэсэн одоо гарч ийн. Тэгэхээр одоо бас анхаарал хандах байхаа гэж бодож байна. За Монгол иргэдийн зүгээс энэ удаа элчин сайдын яам болон гадаад харилцааны яам нь энэ асуудлыг нэн яралтай судалж Солонгосын талд аль биесээр мэдээлэл хүргүүлэх, за Монгол улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж ижил нөхцөл байдалд өртсөн бусад иргэдийн мэдээллийг цуглуулan хамтран нэхэмжлэл гаргах, бүгд найрамдах Солонгос улсын хууль бус зохисгүй хилийн шалгалтанд хяналт тавих дипломат арга хэмжээ авах, Монгол иргэдтэй зөв бусаар харьцсан тухайн улсын гайлын ажилтныг шалгаж хүний эрхийг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцоолох зэрэг арга хэмжээ авч өгөхийг шаардсан байна.